Сайн байцгаана уу та бүхэнд манай дэлхийн шилдэг арилжаачдыг танилцуулдаг боломжийн маань энэ удаагийн дугаар хүрч байна. Энэ удаагийн дугаараар дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох Tudor Investment Corporation-ийн үүсгэн байгуулагч Bonnie Wilson санхүүгийн зах зээлийн Tudor хаан хочид Paul Tudor Jones-ийн талаар танилцуулж байна. Тэрээр 1954 оны 9 сарын 28-ны өдөр Анугийн Теннесси мужийн Memphis хотод спортын сэтгүүлч нэгдүгээр Paul Tudor Jones-ын гэр бүл төрсөн. Түүний аав нь боксing тэмцээнүүдийг тайлбарладаг алдартай сэтгүүлч байжээ. Түүнийг бага байхаас аав нь боксоор хичээллүүлж байсан түнд тэсвэр төвчээр хатуужид сахилга бод амжилтанд тэмүүлэх зан чанарыг суулгасан гэж тэр үздэг. Тэрээр багаасаа онц сурдаг туйлын хичээнгүй нэгэн байжээ. 1976 онд Виржиниагийн их сургуулийг эдийн засагчаар төгссөнийхаа дараа найзынхаа тусламжтайгаар Нью-Йоркийн хөрөнгийн биржид ажиллаж эхэлжээ. Энэ үеэс түүний амжилттай арилжаанууд эхэлж, арилжааны амжилтаараа бусдаас ялгарч эхэлжээ. Түүний анхны ашигтай арилжаа нь Futures-ийн гэрээний арилжаа байсан бөгөөд богино хугацаанд валютын болон түүхийн эзүүдээр ашигтай арилжаа хийдгээрээ алдаршиж эхэлсэн. Тэрээр хэлэхдээ дээрх анхны арилжаануудаас ойлгосон хамгийн том сургамж нь эрсдлийг хянах жижиг алдагдал гарахыг зөвшөөрөх байсан гэв. 1980 онд Tudor өөрийн Tudor Investment Corporation-ыг $1 сая хөрөнгөтэйгээр үүсгэн байгуулжээ. Түүний энэхүү сангийн хөрөнгийн их усвыг гэр бүл болон найз нөхдийн тусламжтайгаар босгож байсан гэжээ. Paul Tudor Jones нь Sonia Glenn-тэй 1985 онд гэрлэж Janet Jones, Caroline Jones, Dorothy Jones, Paul Tudor Jones 3 дугаар хэмээх 4 хүүхэдтэй болсон. Түүний хийж байсан томоохон арилжаанаас дурдвал 1987 оны хөрөнгийн зах зээлийн уналт. Paul Tudor Jones 1987 оны харт аваа гараг гэж нэрлэгдсэн зах зээлийн уналтын үед дэлхийд илүү танигдсан. Тэрээр Futures-ийн гэрээг ашиглан зах зээлийн уналтаас 200 орчим сая долларын ашиг олж хөрөнгөө хэд дахин нугалсан байна. Өнөөгийн байдлаар түүний хөрөнгийн хэмжээ $7.5 тэрбум хүрсэн бөгөөд дэлхийн шилдэг 100 баяны жагсаалтанд багтдаг. Мөн түүний толгойлдог Tudor Investment Corporation-ийн хөрөнгө нь $18 тэрбум хүрсэн байна. Түүний арилжааны аргачлаас дутууд 200 daily moving average буюу 200 өдрийн ханшийн дундаж, хос орой болон хос сэрэл. Тэрээр ханшийн чарт дээрээс хос орой болон хос ороод үүсний дараа moving average-ийг сэтэлж баталгаажвал арилжаанд ордог. Мөн түүний эрсдлийг хязгаарлах стратеги нь нэгийг харьцах 5 байдаг. Энгийнээр хэлбэл $1 алдаж $5 олох юм. Тэрээр хэлэхдээ нэгийг харьцах 5 харьцаанд таны арилжааны шийдвэр гаргалт 80% нь буруу байсан ч та өөрийн хөрөнгөө алдахгүй гэжээ. Түүний энэхүү аргачлалын маш том жишээ нь түүний 1987 оны хөрөнгийн зах зээлийн уналтын арилжаа юм. Тухайн үеийн арилжаанаас тэрээр өдрийн 200 хүртэлх хувийн ашиг олж байжээ. За ингээд бүгдээр түүний энэхүү аргачлалаар одоогийн чартууд дээр жишээ авч ярилцъя. За ингээд түүний гаргаж ирсэн энэхүү 200-гийн moving average-тэй стратеги дээр тулгуурлаж хэдүүлээ тест хий. Тэрээр хэлэхдээ ерөнхийдөө 200 moving average дээр ханш одоо энэ дээр зүгээр зурчээ. 200 moving average дээр ханш ирээд тест хийгээд буцаад ингэхэд нь энчээ stop loss тавьдаг. Одоо нэгсэнтэй touch хийгээд хүрээд тэгээ буцаад ямар нэгэн low ч юм уу high ч юм уу хийсний араас стрит гараад ирээд энчээ ла хаагдах юм бол энчээс нь ороод stop loss энэ доор тэгээ дээшгээ stop-ыг 5-аар үржүүлсэндээ тэнцвүүц юу хийдэг байсан. TP тавьж арилжаанд ордог байсан гэсэн шүү дээ, тэ. Тэгэхээр тэрийг нь туршиж үзэхгээ түрүү энэ ингэж үзлээ. За одоо энэ хэсэг дээр энэ дээр тест хийгээд утсан. Тэгээд доошоо явсан. За тэгэхээр энэний тохиолдолд бол stop loss энчээ TP 5 нэгийг харьцах 5 байсан гэхээр stop loss-ийн хэмжээ TP-ийн хэмжээ 3 4 ингэж ярьж байдаг гэсэн үг. Stop loss хэмжээнд дээр TP-ийн хэмжээ 1/5. За энэ дээр бол ажилласан байна те.
За тэгээ буцаад дээшгээ тохиолдолт. Энэ бол Nasdaq-ийн daily-гийн chart байж байгаа. Энэ дээр хэдүүлээ жишээ авч үзье. Дээшгээ ханш өсөж гин. Энэ дээр touch хийсэн pullback дээшгээ. За энэ дээр үзье. 1.5. Ингэсэн. За straight гараад ирэхний энэ дээрээс нь ороод stop loss энэ дор TP 1.5 бол хангалттай явсан байна те. За өөр. За энэ дээр бол ингэж болж. За одоо энэ хэсэгт үзье. За хамгийн сүүлийн энэ дор харилдаа хэдүүлээ. Тэ. Инчэнэс ороод инчээ стоп. Энэ дээр зөксөн гэхээр энэ хэсэг дээр 1.3 байна те. Тэгээ буцаад энэ дээр гэхдээ юу байгаагүй. Stop loss tree хол тавигдах гэдэг энэ pullback гэдэг юм хийдэг учраас. За харъя хэдүүлээ. Алин бол нөгөө шууд сэтрэлүүд явсныг хэлэхэд хэцүү гол нь очоод энэ дээр тест хийсэн. Тэгээд pullback хийгээд явсан. Энэ дээр бол ялч явах хувьд бол явсан байна. Дараагийн төслийг харлаа. Энэ бол байж болж штэ. Тест буцаад энэ дээр stop. Тест fake out хийгээд буцаад яасан энэ дээр сэтрээд энэ дээр хаагдсан. Прем гарч штэ. Яг иймэрхүү төрлийн нэг трейдеруудыг танилцуулахдаа иймэрхүү төрлөөр ерөөдөө стратегийг нь хараад шалгаж үзье гэсэн санаа байгаа. Энэ бол анхных нь байгаа учраас энэ бол хангалттай тав явсан байна те. Анхных нь байгаа учраас юу яж магадгүй үзэх жоохон төвөгтэйгээр битсэн байж юу яасан биш магадгүй ш манайхаа. За энэ хэсэг дээр байж болж байна те. Шалгаад энэ дээр ч энэ чинь үргэлжилсэн юм байна. За энэ хэсэг дээр бол байж болохоор энэ те. Энэ дээр орсон гэж үтэй. Төс хийгдэх. За тестийн ардлаа. Энэ дээр орсон гэж үтэй. Тэгээд энэ ч stop loss байсан. 1.5 хангалттай явсан те. Silver дээр. Ерөнхийдөө энэ стратеги маань яг swing trade хийгээд бол ажиллах магадлал нэг өндөртэй стратеги байна. За ингээд манай дэлхийн шилдэг арилж ажтыг танилцуулдаг булангийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Хэрвээ танд таалагдсан бол бусдаа түгээгээрэй мөн like and subscribe дарахаа бүү мартаарай. Баярлалаа. Дараа дахин уулзцгаая.